За тэгэхээр ер нь бол жоохон үүсгэн анимод болтохгүй хийх олигтой ч юм болтохгүй гүн гүнзгий хэцүү байдалд би орсон юм л да. Animal List руу ороод үзчмээр юм харахаар олигтой юм нүдэнд өртөхгүй. Яг л маш халуун зүйлд уухус хайгаад болтохгүй хадаж өгөх юм шиг аимшигтай мэдрэмж. За бүр юу цүү өөдөртэй биш сонирхол татчих аним байна уу гэсэн чинь Don't Toy With Me Miss Nagatoro гэдэг нэг галзуу царайтай борхны талаар аним байх шиг байна. 2021 он буюу 4 жилийн өмнө би үзчихсэн аним. Гэхдээ бүр 4 жилийн өмнө болохоор үзснээ санахгүй дахиж үзэхээр шийдээд 1-р ангийн үзвэ. Аним маань бол маш үзэсгэлэнтэй дүр зураглалуудаар эхлээд би ч дотроо ёо за янзтай гой зурагтай аним байсан байна штэ хэмээн бодож исэн. Дөрүүдийн нүд нь байдгүй. Яагаад юм бол чөтгөр бүүмэд. Аним дээрх дөрүүдийн нүд нь харагдахгүй байхаар цаанаасаа л муу совин татаад байдیں۔ Манай гол дүрийн залуу болох Наото Хачиожи за Няма гэд нэрлэжээ. Няма маань манга зохиол зурдаг ба өөрийн шинэхэн төслөө өргөжлүүлэхээр номын сан орсон чинь амар дуу шуутай байсан номын сан чив чимээгүй болчлоо. Уг нь айлгүй охтууд амар инээлтэй байх шиг байсан Няма ороод ирсэн чинь чив чимээгүй болчдөг ёстой буян юм аа. Яа назаа энэ аимшиг аним байсан болов. Ямар ч тач Няма номын сандаа орж дунд нь ороо суулаа. Гэтэл тэнд нь байсан бүлэг охтууд дундаас нэг нь босч ирээд Нямагийн хойдлоос ном авах чинь. Манай Няма явж амар ичимхий дүрсгөө болох залуу. Ерөөсөө танихгүй охин хүрээчгүй зүгээр ойртож байгаа сандраа ширээн дээр хамаг юмаа самраад унгаачин. Охтууд Нямагийн зурсан мангаг нь хараад пүү эн чинь бүр One Piece-с амар юм байна штэ. Химэн доогөлж инээгээд айлгуудж байгаад цааш явцгаана. Тэгсэн чинь тэдний дундх бор охин үлдчихлээ шүү. Бүр тэгснээ мангаг нь цуглуулж зогсноо Нямагийн урд суугаад би 10 дугаар анги харин та 11 дугаар ангих уу. Яна тийм. Тэгвэл та чинь миний симпай юм байна штэ те гэж ярьснаа Нямагийн зурсан мангануудыг нь дуурайж жүжиглээд манай Нямаг бүр өдөөд байна. Ихэндээ амар гой зурагтай аниме гэдээсэн чи ёстой ямар гэж юм болоо явчваа. Луфи юм уу хайшин сунцсан байна штэ. Бор охин Нямагийн мангаг жүжиглэж байгаад хайрын хэсгээр нь зогсоод Нямаг ойртож ирээд найрахыг нь хүлээн. Даанч Няма дэндүү ичимхий өөртөө итгэлгүй залуу юм болохоор манганы хайрын хэсэг жүжиглэж чаддаггүй. Энийг нь харсан бор охингой ханан дунд Нямаг хавсаргаад хөөл хитөө би чам шиг ийм өрөвдөлтэй амтан жүжиглэж чадахгүй гэж мэдээд исэн гэж хэлээд Нямаг бүр уйлуулаад хайчт юм да. За байж байгаа пауз. 10 дугаар ангийн ийм жижигхэн бор охин 11 дугаар ангийн залууг уйлуулчихдагнаас ямар хэрцгий хорвоо вэ? Амьдрал минь ээжи. Жижигхэн хөөрхөн охин дээрлгүүлээд уйлсан Няма газар нууран унаад амьдралаа тунгаан бодно. Уйлуулаа зогсохгүй нусны альчуур өгөөд наатаха өөртөө хатгалаараа баяртай симпай гэд яваад өглөө. За зүгээр дээ би эр хүн ганц нэг буу бор охиноос олж шаналхгүй шүү гэснээ шүнжэнгөө нөгөөх нь бодогдоод унтаж чадахгүй мануу. Ямар тааш маргааш болоод Няма маань уран зургийн клубын болохоор клуб руугаа орох гэсэн чинь нөгөө шуламжаан гарч ирээ тайван байлахгүй. Няма бол аль чадхаараа л биеэ бариад клуб руугаа зураг зурах гэсэн бүр дагаж орж ирээд хүн байна уугүйг нь шалгаж цагдаа шинжээж юм уу тойрж явж ийсэн аа. Нямагийн дуурайлгаж зурж исэн зургийг нь бойлуулаа симпай би таны модель болъё намайг зурхуул гин. Үгүй би зурмааргүй байна гэсэн чинь тэгвэл нүцгэн зураг зурмаар байгаа мó? За үгүй зүгээр жирийн зургийг чинь зурж өгөө гэд хэлээд зурхаар болно. Няма бүр нэлээд төвлөрөөд нар жаргатал бөөн зурж суусаар эцэст нь дуусаад харуулсан шагнал өгнөө нүдэн нэгээд Нямаг нүдийг аниулна. Нүд аниулаад ирүүн дээр нь хүрээд эхлэхээр үнсэл бэлэглэж гин гэж одоо зөрүүлээд үнсэх гэсэн мэдээж тоглоомоор доогдсон болж таарна. Сэн юм болоод гэртээ ярих зуур бас Нямаг зүгээр айлахгүй өдөөдөл муухай эвгүй царай гаргаж инээгээд явж ийснаа. Гинт зогсоод хоёулаа үерхэх үү гэж хэлнэ. Няма бүр ухаан санаа нь орон гарын юм хайшаа тоглуулж чашрахгүй бараг л зөвшөөрөх нь холгүй хариугаа хэлэх гэсэн чинь за тоглосон юм да өгшөө ичиж мичээд итгээд байгаа мó гэдэг дээрлэгнэ. Ганц тэгээ зогсохгүй бүр өцсөн юм шиг Нямаг түлхсэн Няма өнгөрч яваад ус руу унчнаа. Хий Няма ууралдгүй юм байхтаа хэмээн бодтол Няма маань хар багасаа дээрлхүүлж бусдад ад үзэгдэж ирсэн болохоор иймэрхүү зүйлстэй дасан зөгцөөд эвлэрээ сурчсан байна. Яг энэ хэсэг үзчихэд би бол дотроо өрөвдсөн дээрлэхэлт бол тоглоом биш үнэхээр л байдаг бас хүнд асуудлуудын нэг мөн. Тийм болохоор хөвдөө бол жоохон шархалсан айныг үзээд. Ивимо Няма номын санд орж суусан биш насны дайсантайгаа уччих гэж. Эндээс бид нар юу ойлгож авч болох вэ гэвэл номын санд бүлэг охтоо сууж байгаа бол хизээж бити дунд нь орж суугаарай. За тоглосон шүү. Номын санд сууж хичээлээ сайн гэрээ. Бор охингой симпай та ууралт юм уу? Эсвэл надад сайн юм уу? Дээрлэхээ зовоогоод байхад тоохгүй маа гэсэн Няма.
Би чамд дээрлэхүүлэх хаяа хэцүү байдаг ч надад тийм ч муу санагддаггүй гэд нэрийг нь асуугаад Нага Торо хэмээн нэрээ хэлээд найзууд болно. Коньяц. Яг энэ анime нь үзэхэд хаяа бас тамтай, хаяа бас сонирхолтой. Гэхдээ 10 дугаар ангийн охин дээрлэхүүлж байгаа нас биеийн төрсэн ирг гэхээр одоо юу гэмэрч юм дээ. Ядахнаа бас өөрөөс нь намхан жижигхэн охин штт. Эрзэн шиг сундгийг нэс тооцвол. Нямаа маань жим юмд яваад хоол молоо сайн идээд бусадтай харьцаас орчвол ёстой нэрэ гаргаал.